За сайн байцгаана уу. За энэ удаад бид хэрэглэгчид хэрхэн зээлийн эрх олох талаар авч үзнэ. За үүний тулд бид банкны тэмдэгтийн журналын бичлэг рүү ороод 2.01 бид цэдэ цэрэн барьж гэдэг хүнд сая 500 сая төгрөгийн зээлийн эрх гэж авч үзье. За 42.01 дасанд хувийн өмч дасанд сая 500 сая төгрөгөө битлээд за ингээд бид зээлийн эрх олголоо. За ингэсэн болвол бид борлуулалтсны хэрэглэгчийн гүйлгээний их цаг руу ороод цэдэ цэрэн дээрээ сонгоод ингээ ороход за өмнө 800 сая төгрөгийн зээлийн эрх үүсгэсэн байна. За сая бид нэр сая 500 сая төгрөгийн зээлийн эрх үүсгэсэн. За иймэрхүү маркаар хэрэглэгчид зээлийн эрх үүсгдэг байна. За анхаарлаа тавьсан баярлалаа.